Тэгээд өнгөн саяхан Монгол Ардын намаас хэвлэлийн баг хурлын хилээ. Энэ хүү хэвлэлийн баг хурлын үеэр эрх баригчдыг сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж хэлж байна. Гэхдээ энэ талаарх тодорхой баримтцэлд түшиж ярихгүй байна. Баригчид төрийн хүч эрх мэдлээр далайлгсан, дээд зэрэгээр эрх мэдлийг ашигласан ийм хэлбэрээр бол сонгуулийн үйл явц явж байна гэж үзэж байна. Тийм учраас энэ үйл ажиллагаагаа таслан зогсоож бид анхнаасаа хэлсэн харгуй сайхан өрсөлдөе гэсэн Монгол Ардын нам аливаа хэлбэрээр одоо эд зүйлээр сонгогчдын саналыг татах ямар ч одоо алхам хийхгүй бид хариуцлагатай мэдэгдэж байна. Тэгээд мөнгө тараах асуудал бол хэрэгс хэвтерлээ яг үүндээ. Сонгогчдыг бол хүчээр зөөж машин дотор машинаар зөөвөл саналыг өгүүлж байна. Энэ бол нийслэлийн засгийн захирамж гарсан сурагтай бүх хэсгийн агч нарт ийм чиглэлийг бол нийслэлээс өгсөн байна. Тэгээ энэ машин дотор бол мөнгө явж байгаа гэдгийг бол хүмүүс хэлж байна. Бидний хувьд хэлэхэд харин энэ мөнгө хүн зөөж байгаа асуудал эдгээр болгон дээр хяналт тавихад үнэхээр эдгээр хүчрхгүй байна. Ягаад гэвэл цагдаагийн болон бусад хүчжүүлсэн хамгаалтын доор бол эдгээр өөрсдөө үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал бол хөдөө орнуудыг арангааж идэх юм аймагуд дээр хүмүүсийг зөөсөн үйл явц үргэлжилж байна. Харин сонгуулийн ерөнхий орооны дарга Содном Зэрэн санал хураалттай холбоотой ямар нэгэн гомдол санал ирээгүй байна гэж мэдээсэн юм а. За одоогоор бол зөрчил дутагдал гарсан юм бол байхгүй байна. Тэ санал хураалттай холбоотой ямарваа нэгэн гомдол бол ирээгүй байна. Нөгөө төгөр Монгол Ардын намын хуулагчийг саатуулсан гэх мэдээлэл хэлээ. Сонгуулийн тухай хуулиар болвол энэ өдөр ямар нэгэн хуулаг сурталчилгаа хийхийг хоригдсан байгаа юм а.